Сансарт ниссэн амьтад. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ сансарт ниссэн амьтдын сонирхолтой сэтгэл хөдлөм, магадгүй гунигтай төвүүдийн талаар ярихаар шийдлээ. Хүн төрлөختөн задгай сансарт хөөрч, саран дээр хөл тавихаас өмнө Тэнгэрийн хязгааргүй уудамд хэн хамгийн түрүүнд очсон бэ? Тэд бол бидний төлөө амиа зориулсан, түүхэнд нэр нь үлдээгүйч гавьяан мартагдшгүй бяцхан баатрууд юм а. Сансарт ниссэн амьтдын түүх бол хүн төрлөختөн задгай сансарт гарах бэлтгэл үеийн хамгийн чухал хэсэг байлаа. Анхны туршилтууд нь амьд бие махбодод цацрагт туяа болон жингүйдэл хэрхэн нөлөөлөхийг судлаж чиглэж байв. Өөрөөр хэлбэл сансрын судалгааны ихэнх үед амьд биетийн сансрын орчинд дэвсгэрлэх чадварыг шалгах зорилгоор олон амьтдыг сансарт илгээж байлаа. 3, 2, 1, 0, rocket away! Хүн төрлөختний бүтээсэн төмөр хөлгүүд сансрын уудам руу нүргэлэн хөөрөхөд тэр дотор ямар ч сонголтгүйгээр зөвхөн хүн төрлөختний ирээдүйн төлөө зүрхэнд хүчтэй зохилон суугаа хөөрхийн амьтдыг төсөөлөд үзээрэй. Тэдний зүрхний зохилт бүр нь хүн төрлөختний хувьд сансарт амьдрах боломжтой юу гэдэг асуултын хариулт болж байлаа. Тэдний зарим нь их дэлхийдээ баатар болон эргэж ирсэн бол зарим нь хүйтэн сансарт үрд нойрсож хүн төрлөختний шинжлэх ухаанд өөрсдийн амиар гүүр барьж өгсөн юм а. Өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн 7 улс буюу Америкийн нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Франц, Аргентин, Хятад, Япон болон Иран улсууд үндэсний сансрын хөтөлбөрийнхөө хүрээнд төрөл бүрийн амьтдыг сансарт илгээж байжээ. Ингээд бүгдээрээ сансрын анхны нисгэгчд буюу 4 хөлтэй, 6 хөлтэй, 8 хөлтэй, сэлүүртэй, эсвэл бүр жигүүртэй баатруудын түүхээр хамтдаа ярилцгаая. Хамгийн анхны сансарт ниссэн амьтан Жимсний ялаа 1946 он Америкийн нэгдсэн улс. Хүн төрлөختний сансарт илгээсэн хамгийн анхны амьтан бол ердөө 2 мм хэмжээтэй бяцхан Жимсний ялаанууд юм а. Сансар судлалын түүхэнд 1946 оны 7 сарын 9-нд Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд анх удаа дэлхийн 2 дугаар дайны үеийн олзны V2 буужингаар Жимсний ялаануудыг олон улсын тодорхойлсон сансрын хил хязгаар буюу далайн түвшнөөс дээш 100 км-с өндөрт хүргэснөөр Жимсний ялаа сансарт ниссэн анхны амьд организм болон бүртгэгджээ. Гэвч буужин хөөрч сансрын хилд хүрсэн ч эргэж буухдаа техникийн садлын улмаас капсул олдоогүй юм а. Цаашлаад 1947 оны 2 сарын 20-нд Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн White Sands туршилтын талбайгаас мөн адил V2 буужингаар хэсэг бүлэг Жимсний ялаануудыг сансар руу илгээжээ. Тэдний даалгавар маш тодорхой буюу сансрын үхлийн аюултай цацрагт туяа амьд бие махбодод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуултанд хариулах байлаа. Буужин хөөрөд ердөө 3 минут 10 секундын дотор 109 км-ийн өндөрт гарснаар олон улсын тодорхойлсон сансрын хил хязгаарыг давж гарчээ. Тухайн үеийн эрдэмтэд сансарт гарсан амьд биет хормын дотор үхэх болов уу? Эсвэл гений өөрчлөлтөд орох болов уу гэж төгшүүртэйгээр хүлээж байлаа. Гэтэл гайхалтай нь ялаанууд суусан болоосон нэртэй капсул буужингасаас салж шүхрээ амжилттай дэлгэн их дэлхийдээ буцаж ирэхэд Жимсний ялаанууд бүгд амьд байсан юм а. Энэхүү бяцхан баатруудын ачаар хүн төрлөختөн сансар бол үхлийн талбар биш, тэнд амьд байх боломжтой гэдгийг анх удаа ойлгож дараагийн том амьтдыг илгээх итгэлтэй болсон юм а. Хамгийн анхны сансарт ниссэн хөхтөн амьтан Сармагчин 1949 он Америкийн нэгдсэн улс. Ялаанууд амжилттай ирсний дараа Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд хүнтэй илүү төстэй хөхтөн амьтан дээр туршилт хийхээр шийдэж 1948-аас 1951 оны хооронд Альберт нэртэй 6 цуврал сармагчинг сансарт хөргөжээ. Альберт 1-ээс 4-р сармагчинг Германаас олзолсон V2 буужингаар хөргөснөөр V2 буужингийн нөөц дуусаж улмаар Альберт 5-аас 6-р сармагчинг Америкийн нэгдсэн улсын өөрсдөө хөгжүүлсэн Aerobi буужин ашиглан хөргөжээ. Альберт 1 1948 оны 6 сарын 11-нд хөрсөн боловч буужин хөөрхөөс өмнө болон хөөрөх явцад амьсгалын төхөөрөмжийн саацны улмаас сансарт хүрч чадлагүй 63 км-ийн өндөрт гараад амьсгал боогдсны улмаас амиа алджээ. Альберт 2 1949 оны 6 сарын 14-нд 134 км-ийн өндөрт гарч сансрын хил хязгаарыг давсан анхны сармагчин, анхны сансрын нисгэгч хөхтөн амьтан болсон юм а. Гэвч харамсалтай нь эргэж буух үед шүхрэн дэлгэгдээгүй улмаас капсул нь газрын гадаргыг хүчтэй мөргөж Альберт 2 амнасаа алдсан түүхтэй. Цаашлаад Альберт 3 1949 оны 9 сарын 16-нд хөрсөн боловч буужин 10 км-ийн өндөрт гараад дэлбэрснээр Альберт 3 амиа алджээ. Альберт 4 1949 оны 12 сарын 12-нд
сансрын хил давж 130 км өндөрт, харин Альберт 5 1951 оны 4 сарын 18-нд 42 км өндөрт тус хөөрсөн боловч дахиад л шүхэр дэлгэгдээгүй. Дэлгэгдсэн ч агаарын урсгалд тасарсны улмаас хоёулаа дэлхий дээр газардах үедээ мөн адил амнасаа алджээ. Энэхүү дараалсан бүтлгүйтлүүд Америкийн нэгдсэн улсын эрдэмтдийг капсулын бүтцийг бүрэн шинжлэхэд хүргэжээ. Эцэст нь Альберт 6 буюу Йорик нэртэй сармагчин 1951 оны 9 сарын 20-нд 11 хулганы хамт 72 км өндөрт гарчээ. Тэрээр сансрын хил хязгаарыг давж чадаагүй ч хамгийн гол нь их дэлхийдээ амьд газардж чадсан анхны сармагчин болжээ. Харамсалтай нь газардсны дараа аврах багийг хүлээж байх үед хурц наранд капсул дотор хит халалт үүссэний улмаас Йорик сармагчин 2 цагийн дараа амиа алджээ. Гэвч энэхүү нислэг нь Америкийн нэгдсэн улсын хувьд амьд эргэж ирэх систем ажиллаж байгааг баталсан шинжлэх ухааны асар том ялалт байлаа. Хэдийгээр Альберт сармагчны цуврал нислэгүүд бүгд гунигтайгаар төгссөн боловч аливаа амьд биет ялангуяа хүн төрлөختөн сансарт хөөрөх боломжтой гэдгийг баталсан түүхэн нислэгүүд байсан юм а. Америкийн нэгдсэн улс ба зөвлөлт холбоот улс. Америкчууд сармагчин дээр төвлөрч техникийн сааталтай тэмцэж байх зуур зөвлөлтийн эрдэмтэд Германаас олзолсон V2 буужингуудыг шууд амьтантай нислэгт ашиглалгүй. Үүний оронд хэд хэдэн үе шаттай дуршилт судалгаануудыг идэвхтэй явуулж байлаа. 1947-оос 1948 оны хооронд зөвлөлтийн эрдэмтэд V2 буужингуудаар амьд биет суулгалгүй зөвхөн техникийн дуршилт нислэгүүдийг хийж зөвлөлтийн төдийгүй хүн төрлөختний сансар судлалын түүхийг үндэслэгч бүх цаг үеийн хамгийн агуу инженерүүдийн нэг Сергей Королев болон түүний багийнхан V2 буужингийн бүх хэд ангиудыг салгаж хөдөлгүүрийн ажиллагааг нэг бүрчлэн судалж дуусгажээ. Ийхүү зөвлөлт толгойд улсын эрдэмтэд Германы V2 буужингийн зураг төсөлтөөр суйрлан тухайн зураг төсөлтөөр байсан 800 гаруй техникийн алдааг засаж өөрсдийн материал, өөрсдийн хөдөлгүүрийн сайжруулалтыг ашиглан R1 нэртэй шинэ төвчний буужин бүтээжээ. Америкчууд V2 буужингийн хошуунд сармагчныг маш давчуу, эвгүй байдлаар суулгаж байснаас гадна хамгийн том дутагдал нь буужин бүхэлдээ их биеэр эргэж ундаг байсантай холбоотой. Ийм хүнд жинг тогтооход шүхрийн системд асар их даралт ирж, шүхэр нээгдэх үедээ тэрхүү хүчийг дийлэлгүй, шууд тасарч унах, орооцолдох, дэлгэдэхгүй байх зэрэг олон асуудлууд гардаг байлаа. Гэтэл зөвлөлт холбоот улсын эрдэмтэд R1 буужингийн хошууг амьд биет тээвэрлэх зориулалтаар тусгаалan өөрчилжээ. Илүү тодорхой хэлбэл зөвлөлтийн эрдэмтэд амьтдыг тусгай битүүмжилсэн контейнерт суулгаж, буужин дээд зэгтээ хүрэх үед капсулыг буужингаас салгадаг системийг амжилттай хийж, цаашлаад амьд биет хөрөхөөс өмнө шүхрийн системээ маш олон удаа дуршилсан гэдгээр онцлогтой. Оросууд амьтан хөрөх дуршилтаа 1951 оноос албан ёсоор эхлүүлсэн бөгөөд шууд нохооноос эхэлсэн байдаг. Оросын сансрын хөтөлбөрийн эцэг гэгддэг Сергей Королев сармагчин дээр дуршилт хийхийг хүсээгүй. Учир нь сармагчин дэндүү урьдчилан таврал гаргагүй, хурдан стрессдэг, хөдөлгөөнтэй байв. Оросын эрдэмтэд нохоо гаршуулж сургахад хамаагүй хялбар бөгөөд мөн хүний физиологитой зүрх судас, амьсгал нь нэлээд төстэй хэмээн үзжээ. Энэ бүхнээс гадна Оросын алдарт эдэмтэн Иван Павлов нохоон дээр маш их судалгаа хийж байсан учраас зөвлөлтийн хувьд нохооны бие физиолог, зүрхний цохилт, амьсгалын хэмнэл, тархины бичлэгийг хэрхэн унших, цаашлаад ямар мэдрэгч хаана байрлуулах талаар асар их мэдлэг туршлага хуримтлагдсан байжээ. Тэд Москвагийн гудамжны золбин нохтыг сонгон авч тэднийг сансрын анхны баатарууд болгон бэлтгэж эхэлсэн юм а. Яагад гэвэл чөлөөтэй тэнүүчилж яваа ноход амьдралын төлөө тэмцэж сурсан, эсвэр хатуужилтай, халуун хүүтэнд амьд үлдэх чадвар өндөр хэмээн үзжээ. Хамгийн анхны амьд эргэж ирсэн хөхтөн амьтан нохой 1951 он зөвлөлт холбоот улс. Америкийн Альберт 6 сармагчин сансарт нисгээс 2 сарын өмнө буюу 1951 оны 7 сарын 22-нд Дизик болон Циган гэх нэртэй 2 цагаан нохой R1 V буужингаар сансарт хөөрч 110 км-ийн өндөрт гарч сансрын хил хязгаар буюу Карманы шугамыг давж чаджээ. Хамгийн гайхалтай нь тэдний суусан капсул шүхрээр маш зөөлөн бууж, 2 нохой хоёулаа эрүүл сарвал амьд газардаж чаджээ. Энэ бол зөвлөлт холбоот улсын хувьд асар том амжилт байлаа. Ийхүү Дизик болон Циган гэх нэртэй ноход дэлхийн хамгийн анхны сансарт ниссэн нохой, мөн хамгийн анхны амьд эргэж ирсэн хөхтөн амьтан болсон юм а. Энэ дотроос Дизик нохой дараагийн нислэгээрээ амь насаа алдсан бол Циган нохой олон жил жаргалтай амьдарч өтөлж өгсөн нь сансар судлалын түүхэн дэх хамгийн сайхан түүхүүдийн нэг болжээ. Хамгийн анхны санаандгүй сансарт ниссэн амьтан нохой 1951 он зөвлөлт холбоот улс.
Дизиг цагаан нарыг амжилттай ирсний дараа 1951 оны 9-р сард Эрдэмтэд дараагийн нислэгийг бэлджээ. Гэвч энэ нислэгийн өмнөхөн нэгэн санаанд оромгүй зүйл болж нисэх ёстой байсан Исмаилиг их нохой хөөхөөс хэдэн цагийн өмнө сургуулийн талбайгаас ойроо зугтаж алга болжээ. Нэгэнт пуужин хөөхөд бэлэн болсон мөн Сергей Королёв асар их уурлаж байсан учраас Эрдэмтэд баазын ойролцоо хоол гордон явсан энгийн нэг золбин нохойг барьж аваад угааж цэвэрлэн шууд сансрын өмсгөл өмсгөж пуужин суулгасан байна. Хэдийгээр тухайн нохой ямар ч бэлтгэлгүй байсан боловч нислэгээ амжилттай дуусгаж амьд эргэж ирсэн юм а. Энэ бүхний дараа тус нохойг Зип буюу алга болсон золбин нохойг орлогч гэж нэрлсэн бөгөөд Сергей Королёв энэ тухай мэдээд бидний техник гудамжны нохойч нисээд ирэхээр найдвартай болж хэмээн хошигнож байжээ. 1951-ээс 1956 оны хооронд Оросууд олон 10 нохойг амжилттай хөөргөж техникээ богино зай нислэгүүдэд хангалттай туршиж дуршлах хуримтлуулсны дараа хүн төрлөختний түүхийг мөнхөд өөрчилсөн нэгэн нислэг хийсэн юм а. Энэ бол эргэж ирэхгүй замд одсон Лайка нохойн түүх байлаа. Хамгийн анхны дэлхийн тойрог замд орсон амьтан Лайка нохой 1957 он зөвлөлт холбоод улс. Лайка нохойн түүх бол сансар судлалын түүхэн дэх хамгийн алдартай бөгөөд хамгийн эмгэнэлтэй түүхүүдийн нэг юм. Энэ бол хүн төрлөختний авган амжилт байсан боловч нэгэн амьтны амь насыг золиослон байж олж авсан гашуун ялалт байлаа. Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн амжилт бүрийн ард нэгэн нууцлаг эрхэм байсан нь Сергей Королёв юм. Королёв амьтанд маш хайртай хүн байсан гэдэг. Тэрээр нохтыг нисхийн өмнө өөрөө очиж илж, хооллож, хэдэнтэй ярилцдаг байлаа. Гэвч 1957 оны 10 дугаар сард дэлхийн хамгийн анхны хиймэл дагуул болох Спутник 1 амжилттай дэлхийн тойрог замд орсны дараа зөвлөлтийн удирдагч Никита Хрушев Октябрийн хувьсгалын 40 жилийн ойд зориулж 1 сарын дотор дахин нэг гайхамшиг бүтээж амьтан нисгэх тушаал өгчээ. Королёв болон түүний багийнханд ердөө 4-7 хоног байсан тул тэдэнд дэлхийн тойрог замаас хөлгийг шатаалгүйгээр эргүүлгэн буулгах дулааны хамгаалтыг хийх хугацаа байсангүй. Тийм ээ. Лайкагийн нислэг бол сая хэлсэн дэлхийг тойрох тойрог замын нислэг байлаа. Ийхүү 1957 оны 11 сарын 3-нд Спутник 2 хөлөг Лайкаг тээвэрлэн сансарт хөөрлөө. Пуужин хөөрөх үед Лайкагийн зүрхний цохилт ердөнхөөс 3 дахин ихсэж маш их айдас давтсан байна. Гэвч жингүүдэлд ормогц түүний зүрхний цохилт аажмаар догторжиж тэрээр хоолоо идэж эхэлсэн нь эрдэмтэдэд аливаа амьд бие тойрог замд амьдарч чадна гэсэн итгэл өгчээ. Төлөвлөгөө ёсоор Лайка 7 хоног орчим амьдарч эцэст нь капсул дахь хүчил төрөгч дуусах үед нойрсуулах тунгаар хор өгч амьсгал хураах ёстой байлаа. Гэвч хөлгийн температур зохицуулах системд гэмтэл гарч капсулын доторх температур нэмэх 40 градус Цельсийг давж халжээ. Лайка нохой нислэг эхлснээс хойш ердөө 5-7 цагийн дараа халуун болон стрессээс шалтгаалan амнасаа алджээ. Ийхүү Лайка нохой дэлхийн тойрог замд орсон анхны амьтан, магадгүй дэлхийг тойрсон хамгийн анхны амьтан хэмээн түүхэнд үлдэж, хүн төрлөختний оддын зүгт хийх аяллыг өөрийн амиар ойртуулсан юм а. Түүний суусан Спутник 2 хөлөг Лайкагийн зохицыг тээсээр дэлхийг 2570 удаа тойрч 1958 оны 4-р сард агаар мандалд шатаж дууссан билээ. Сергей Королёв Лайкаг эргэж ирэх боломжгүй замд илгээхээс өөр аргагүй болсон нь түүний амьдралын хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байсан гэдгээ. Хожим Королёвын багийн нэгэн эрдэмтэн хэлэхдээ бид Лайкаг өхөл рүү явуулах ёсгүй байсан юм а. Бид энэ нислэгээс тэр амьтны амийг золиослох хэмжээний тийм их мэдээлэл олж чадаагүй хэмээн харамсаж байжээ. Хамгийн анхны дэлхийн тойрог замаас амьд эргэж ирсэн амьтан нохой 1960 он зөвлөлт холбоод улс. Лайкагийн түүх хэдийгээр эмгэнэлтэд төгссөн ч энэ нь зөвлөлтийн эрдэмтдийн хувьд нэгэн том сургамж, техникийн асар их өөрчлөлт хийх хөшүүрэг болсон юм а. 1960 он гэхэд тэд алдаагаа засаж амьтныг тойрог замд оруулаад амьд эргүүлэн авчрах технологиг бүрэн эзэмшиж чаджээ. Энэхүү амжилтын эзэд бол алдарт Белка болон Стрелка гэх нэртэй ноход юм а. Лайкагаас ялгаатай нь Белка, Стрелка хоёрт зориулж эрдэмтэд эргэж буух капсул болон дулааны хамгаалтыг тусгаалan бүтээжээ. Ийхүү 1960 оны 8 дугаар сарын 19-нд Спутник 5 хөлөг дэлхийн тойрог замд амжилттай орж дэлхийг нийт 17 удаа бүтэн тойрч 25 цаг гаруй хугацааг сансарт өнгөрүүлжээ. Энэ нислэгт зөвхөн Белка болон Стрелка хоёроос гадна нэг саарл туулай, 40 хулган, 2 харах, жимсний ялаа, хэд хэдэн төрлийн ургамал,
мөөгөнцөр болон бичил биетүүд байсныг хэлэх нь зүйтэй. Ийхүү Белька болон Стрелка нохоогоор ахлуулсан амьтдын баг даалгавраа амжилттай гүйцэтгэж 9 минут их дэлхийдээ газардаж чадсанаар дэлхийн тойрог замд ороод 9 минут эргэж ирсэн анхны амьтад болон түүхэнд мөнхөрсөн юм а. Зөвлөлтийн эрдэмтэд ийхүү нохоо нисгэх хөтөлбөрөөр амжилттай явуулж сансрын уудам дамгаалж байх үед Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд хүнтэй анатомийн хувьд хамгийн ойр төрөл болох сармагчингууд дээр туршилтаа эрчимжүүлж байлаа. Америкийн нэгдсэн улсын пуужин зөвлөлтийн шиг дэлхийг тойрох хэмжээний хүчтэй байгаагүй. Гэвч 1961 оны эхээр Америкийн нэгдсэн улсын сансар судлалын түүхэн дэх хамгийн чухал нислэгүүдийн нэг болсон юм а. Хамгийн анхны сансарт бодит даалгавар гүйцэтгсэн амьтан шимпанзе 1961 он Америкийн нэгдсэн улс. Зөвлөлтийн ноход пуужин дотор зүгээр л сууж бие махбодын хариу үйлдэлээ шалгуулж байсан бол Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд Хэм гэх нэртэй шимпанзед ажил хийхийг зааж сургасан байна. Илүү тодорхой хэлбэл түүний өмнө 2 хөшүүрэг байх бөгөөд цэнхэр гэрэл асах үед 5 секундын дотор зүүн талын хөшүүргийг татах ёстой. Хэрв зөв татвал гадил жимсний үрэл идэж, буруу татвал эсвэл хоцорч татвал хөлийн уднаас нь үл ялэг захилгаанаар зогтдог байжээ. Энэ бол жингүүдэл болон асар их хурдтгал хүний тархины ажиллагаа, хөдөлгөөний чадварт хэрхэн нөлөөлөхийг мэдэх зорилготой байлаа. Ийхүү 1961 оны 1 сарын 31-нд Хэм шимпанзе Mercury Redstone 2 пуужингаар 9426 км/цаг хурдтай 250 км өндөрт гарчээ. Тэрээр дэлхий рүү буцахдаа татах хүчний ачааллыг ердийнхөөс 17 дахин ихээр мэдэрч маш хүнд нөхцөлд байсан боловч даалгавраа ягтаг биелүүлж хөшүүргээ татсаар байлаа. Нислэгийн дараа капсул Атлантын далайд бууж, капсул дотор баг зэрэг ус нэвтэрсний улмаас Хэм шимпанзе маш их сандарсан байдалтай олджээ. Одоо харж буй зураг дээр Хэм инээж байгаа мэт харагддаг. Гэвч сармагчин судлаачид үүнийг баярлсан инээд биш, харин асар их айдас, стресс орсон амьтны нүүрний хувирал байсан гэж тайлбарладаг. Хэм шимпанзе нислэгээс хойш амьтны хүрээдэнд 22 жил амьдарч 1983 онд 26 наснда жам ёсоор таалд өгсөжээ. Нэмж хэлэхэд Хэм шимпанзе сансар зүгээр нэг нисэх биш, даалгавар биелүүлж, хөлгийн хөшүүргийг удирдах боломжтойг баталснаар хүн төрлөختөн сансарт ажиллах боломжтой хэсэг тухай эцсийн эргэлзээг үгүй хийсэн юм а. Энэ бол хүн төрлөختөн сансарт зүгээр нэг амьд байгаа зогсохгүй, хөлгөө жолоодож чадна гэдгийг баталсан хамгийн том нотлохой байлаа. Хамгийн анхны сансарт ниссэн оюун ухаанд хөгтөн амьтан хүн төрлөختөн 1961 он зөвлөл холбоот улс. 1961 оны 4 сарын 12-ны өглөө Юрий Алексеевич Гагарин Восток нэг хөлгөөр дэлхийн тойрог замд орсноор сансарт ниссэн хамгийн анхны оюун ухаанд хөгтөн амьтан болж хүн төрлөختний мянган жилийн мөрөөдлийг биелүүлж цэнхэр гаргаа сансрын уудмаас харсан анхны хүн болж түүхэнд мөнхөрсөн юм а. Тэрээр дэлхийг нэг удаа бүтэн тойрч нийт 108 минутыг сансарт өнгөрөөжээ. Цаашлаад хөлөг агаар мандалд орж ирээд 7 км-ийн өндөрт хүрэх үед Гагарин суудалтайгаа хамт хөлгөөсөө шидэгдэж өөрийн шүхрээр тусдаа газардсан юм а. Учир нь тэр үед хөлгийг хүнтэй хамт зөөлөн газардуулах систем хараахан төгс болоогүй байлаа. Юрий Гагарин анх төлөвлөсөн газраасаа өөр газар буюу Саратов мужийн нэгэн талбайд газардахад тэнд байсан нутгийн тариачин эмэгтэй түүний ач охин хоёр сансрын өмсгөлдөө хүнийг хараад маш их гайхаж айж байсан гэдгээ. Гагарин нислэгээс ирсний дараа нэг удаа хошигнож би сансарт ниссэн анхны хүн үү? Эсвэл хамгийн сүүлчийн нохоо юу гэдгээ сайн ойлгохгүй байна гэж хэлсэн байдаг. Энэ бол зүгээр нэг хошигнол биш. Өмнө нь ниссэн нохтын гаргасан зам, Лайкагийн золиос, эзэг цэга нарын зориг, Хэм шимпанзегийн ухаан, Белька, Стрелка нарын амжилт гээд олон 14 хөлт баатруудын хичээл зүтгэл ямар их чухал байсныг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Энэ бичлэгт гарсан бүхий л амьтад байгаагүй бол магадгүй хүн төрлөختөн хизээч сансарт хөөрч чадахгүй байсан бизээ. Ингээд та бүхэндээ сансарт ниссэн амьтдын талаар танилцууллаа. Тэдний зарим нь их дэлхийдээ баатар болон эргэж ирсэн бол зарим нь хүйтэн сансарт үрд нойрсож хүн төрлөختний шинжлэх ухаанд өөрсдийн амиар гүүр барьж өгсөн юм а. Энэхүү бичлэгийг Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулан бүтээлээ. Хэрвээ та манай цугийг дэмждэг бол лайк болон subscribe дараарай. За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхнийгээ бүгднгийн лайк болон subscribe дарсан гэж найдаж байна. Ингээд бүгдээрээ дэлхийн дээвэр дээрх нууцлаг оршин суугч төв дүнэг гээд бичлэгний доор бичсэн сэтгэл болон комментуудыг уншицгаая. Нэрэл амьдралаас уйдсан юм шиг царайтай юм а. Би төвдийн тухай нэлээд үздэг учраас олон харж байсан ч тийм хоч санаанд ороогүй, харин чонорхуу нүд царайтай юм гэж боддог байсан гэсэн мэн.
Маш сонирхолтой танин мэдхүү мэдлэг хүргэгдэгт баярлалаа гэж. За маш их баярлалаа. Би таныг анхны бичлэгээс чинь үзэж эхэлсэн. Та бол танин мэдхүүн бичлэг хийдэг хүмүүсийн дундах жинхэнэ домог шүү гэж байна. За маш их баярлалаа. Үржлийн хувьд моногами юм байна. Гайхалтай гэсэн байна. За баярлалаа. Үргэлж хүлээдэг бичлэг зүрх гэсэн байна. Маш их баярлалаа. Ямар амьдралаас хөөцсөн тариатай нөхөр вэ гэж байна. За энд Болормоо Батбаяр гэдэг хүн амьтны ертөнц гэж гоё сууг байдаг байсан. Танаас угаар энэ төрлийн дутууга нөхөж байна да. Амжилт сэтгэл уншдгаа үргэлжлүүлээрэй гэж байна. За маш баярлалаа. Энэ үнгийг хараад инээд хүрчихлээ. Жартгар нүдийг нэ кики гэж байна. Хүлээж үздэг ганц сууг минь шүү. Цаашид хорвоо дэлхийн сонин содон танин мэдхүү нэвтрүүлгүүдээрээ биднийг улам их донтуулаарай. Амжилт гэсэн байна. Маш их баярлалаа. Амьтны ертөнцид аялаад гоё байна. Дүүдээ амжилт хүсье гэж маш их баярлалаа. Опсын ажилтан шиг царайтай гэдэг нэг нэ. Нэрэл энэ үнэгч тиймэрхүү царайтай л да. Мэдээлэл нь гоё байна. Гэхдээ нэг л сандарсан ч юм уу нэг тийм амьсгаа өндөртэй юм шиг сонин сонсогдоод байх юм аа. Гэхдээ гоё нөө гэж байна. Энэ нэрэл мэдсэн биш үү? Би бас жоохон өмнөшлийг жоохон яарад амжицсан. Тийм шүү, төв дүнгийг устгаж болохгүй штэ гэсэн байна. Ер нь аливаа амьтан болгон экосистемд ямар нэгэн тодорхой үүрэгтэй байдаг учраас шууд ямар нэгэн судалгаа шинжилгээгүйгээр аливаа амьтан устгаж ер нь болохгүй л дээ. Ийм царайтай амьтан байдаг төв дүнэг гэдэг амьтан байх нэ хөөхөн ч юм уу гэсэн байна. Ямар инээдтэй царайтай бэ гэсэн байна. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү сэтгэлдлүүд байна. Тэгээд маш олон хүмүүс дэмждэг шүү, мундаг байна, баярлалаа. Тэгээ бас төгс цэнхэр 10 амьтан эсвэл баавганы талаар яриад ч юм уу янз бүрийн сэтгэлдлүүд үлдээсэн байна. Тэгээ бүгдэнд нь маш их баярлалаа. Ер нь боломжтой бол та нарын бичсэн сэдвүүдээр ч тэр ер нь санал болгосон сэдвүүдээр аль болох бичлэг хийхийг хичээх болно. Тэгээд үргэлж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сансар дэссэн амьтдын дараагийн бичлэгийг үзхийг хүсвэл бүгдээрээ лайк болон subscribe дараарай. Мөн комент хэсэгт үзхийг хүссэн хүмүүсээ сэтгэлдүүлдээгээрэй. Тий, их болсон байгаль дэлхий ховорцсон ховордог бүхэл амьтан урамлаа хайрлан хамгаалъя.